Хүүхдүүдээ өнөөдрийн маань хичээлийн сэдэв үргэлжлэх хугацаа. Бид цаг хугацаатай холбоотой бодлого утгад 3 зүйлийг ойлгох хэрэгтэй байдаг. Үүнд эхлэх цаг, үргэлжлэх хугацаа, дууссан цаг. Эхлэх цаг гэдэг маань бид нар ямарваа нэгэн үйлийг хийхэд хэдэн цагт эхэлсэн бэ гэдэг. Үргэлжлэх хугацаа гэдэг нь тухайн үйлийг хийхэд хэдий хэмжээний хугацаа зарцуулсан бэ. Дууссан цаг гэдэг нь хэдэн цагт тухайн үйл дууссан бэ гэдгийг илэрхийлнэ. Бид эхлэх цагийг олохдоо дууссан хугацаанаас үргэлжилсэн хугацааг хасаж олно. Үргэлжлэх хугацааг олохдоо дууссан цагаас эхэлсэн цагийг хасна. Дууссан цагийг олохдоо эхэлсэн цаг дээр үргэлжилсэн хугацааг нэмнэ. Бүгдээрээ бодлогоодъё. Наран хичээлээ 1 цаг 30 минут хийж дуусгаад 17 цаг 10 минут болж байв. Хэдэн цагаас эхэлж хичээлээ хийсэн бэ? За, хийж эхэлсэн бэ гэсэн учраас бид нэр эхлэх цагийг олох шаардлагатай гэсэн. Эхлэх цагийг олохдоо дууссан хугацаанаас үргэлжилсэн хугацааг хасна. Тэгвэл наран 17 цаг 10 минут болж байхад хичээлээ хийж дуусгасан. Үргэлжилсэн хугацаа гэдэг нь хичээлээ 1 цаг 30 минутын хугацаанд хийж дуусгасан. Тэгвэл бид нэр 17 цаг 10 минутаас 1 цаг 30 минутыг хаснаа. 10 минутаас бид 30 минутыг хасч болохгүй учраас 1 цагийг авна. 17 цагаас 1 цагийг авахад 1 цаг маань 60 минут байдаг учраас 60 минут дээрээ дууссан цагийнхаа 10 минутыг нэмэхэд 70 минут. 70 минутаас одоо бид үргэлжлэх хугацааны 30 минутыг хасна. 70-аас 30-ыг хасаад 40 минут. Бид 17 цагаас авсан 1 цагаа хаслаа 16 цаг. 16 цагаас үргэлжлэх хугацааны 1 цагийг хаслаа 15 цаг. Наран хичээлээ 15 цаг 40 минутанд хийж эхэлсэн. За тэгвэл бүгдээрээ шалгая. 15 цаг 40 минутанд хийж эхэлсэн бол 1 цаг 30 минутын хугацаанд даалгавраа хийсэн. Тэгвэл бүгдээрээ нэмж олно. Дууссан хугацааг олохдоо эхэлсэн цаг дээр үргэлжилсэн хугацааг нэмнэ. 15 цаг 40 минутын дээр 1 цаг 30 минутыг нэмэхээр 40 минут дээр 30 минутыг нэмэхэд 70 минут. 1 цаг 60 минутыг тэнцдэг учраас бид 10 минутаа бичээд 1 цагийг санана. 15 цаг дээр сансан 1 цагаа нэмлээ 16 цаг. 16 цаг дээр үргэлжилсэн хугацааны 1 цагийг нэмлээ 17 цаг 10 минут. Дууссан хугацаа. За бид бодлогоо шалгалаа. Та бүхэндээ амжилт хүсье.